Би сая ингээд судлаачдын дүгнэлтийг хараад байгаа. За сайжруулсан шахмал туршвал нэгээр мундаг юм байна. Үнэхээр утаа буурсан юм байна. 50% буурсан гэж шүү. 50% буурсан байна гэж байгаа хэрнээ нас баралтын тоо өссөн байгаа байхгүй юу? Жил болго өсөж байна нас баралтын тоо. Эхийн ураг зулбалт өсөд идэг. Тэгсэн хэрнээ агарын бохирдол буурсан гэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэтэй санал хэлэхгүйсэн чи одоо энэ хараа ангаах за энд юм байна. Сайжруулсан шахмал турш үнэхээр буурсан юм бол одоо энэ ангаах ухааны доктор Инх Жаргал гэдэг хүний саяны тавьсан одоо илтгэл дээр байгаа агарын үндсэн бохирдуулагчд гэдэг. За шахмал түүхийн нүрс төлж хахад ийм тоотой байсан нэг бүхэлтэй л яваад байсан. За сайжруулсан шахмал турш ороод ирсэн чинь энэ PM 2.5 нь бол үнэхээр буурсан байна. PM 2.5 бусд нь бүгд өссөн байгаа юм. Энэ хараа хөхөрлөг хий өссөн PM 10 энэ бүр хараа 1,017-тай байснаа 1,029-тай болох жишээний хөхөрлөх хий өссөн. Азотын давхар эсэл өссөн, угаарын хий өссөн, азон өссөн. Нөгөө шахмал төлж чинь. За эднэр өсөхөөр яадгийн бэ гэдгийг ангаах ухааны доктор профессор Жаргал сайхан гэдэг хүн агарын бохирдол үр хөврөл бүрлдэх жирэмслэлтэй явцад яаж нөлөөлдөг юм бэ гэдэг дээр энэ байна. Түүхийн нүрсний хэрэглээний үед өвлийн үед өсснөөс хойш шахмал туршийг хэрэглэснээр PM10 одоо нөгөө нүрс хүчлийн дан эсэл хөхрийн хий өсгөр яадаг юм бэ гэхээр ураг аяндаа зулбдаг өр хөврөл бүрлдэх байдал буурах хандлага ажиглагдсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бидний одоо бүх дарга нарын бүх судлаач нарын магтаад байгаа сайжруулсан түлшин дотор байгаа өндөр агуулмжтай хөхөрлөг хий азотын давхар эсэл угаарын хий азон өдр нь бүгд өссөн байгаа байхгүй судалгаар гац. Тэгэхээр энэ жирэмслэлтийг тасалдуулдаг байх нь жирэмсэн болдгоо байх нь ураг амьгүй болдог байх нь. Тэгэхээр бид нар одоо эмнэлгүүдэд гинт ээжүүд яриад байгаа шүү дээ. Ураг тээжснаа гинт ихийн хэвлий дотор амьгүй болчлоо. Сайжруулсан шахмал туршных байна. Одоо энийг надтай хэн заргалдаг? Энэ ангаах ухааны профессор Эрдэмтэд. Эсвэл бидний одоо энэ сонсголын үр дүн ишэл явах хэвээр.